Бусдын хэмжүүрээр өөрийн амжилтаа бүгд тодорхойл. Та амжилтынхаа зөв хэмжүүрийг дараах бяцхан түүхээс олж мэдээрэй. Тэгээд үүнээс та өөрийнхөө дүгнэлтээ хийгээрэй гэж хүсье. Аль нь илүү амжилттай амьдарч байгааг харьцуулж үзэхэд гэмгүй юм шүү. Дорж гэдэг залуу хүүхэд наснда хүндхэн амьдралыг туулжээ. Ядуу тарчиг амьдралд өсөж эцэг эхийн хайрыг дутуу хүртсэн нэгэн байж. Түүний эцэг эх нь үр хүүхэдтэй хайр халамж амсуулж хичээл номонд нь анхаарч амралтын өдрөөр дуртай хоолыг нь хийхийн оронд зүгээр л паб, ресторан, бар савнд цагийг зарцуулдаг байжээ. Тэгээд болоогүй гэртээ байнга хэрүүл зодонтой. Өвлийн өвдөнд гадаа хөөгдөх тохиолдолч түүнд гарна. Энэ бүхэн түүний сэтгэл зүйд маш их хүн дээр тусаж ганцаараа байхыг илүүд үзнэ. Яагаад тэд надад цаг зав гаргадгүй юм бэ? Би юуг буруу хийчихсэн юм бэ гэж асуудаг байсан ч хариултыг нь хизээч олоогүй юм. Хүүхэд насандаа өөрийгөө сатааруулдаг байсан зүйл нь ном унших. Хичээлээ тараад шууд номын санд суугана. Зовлонд тэр гэр орноос төрч чадгаа холдуулдаг байв. Уй гашуу уйтгар гунигаа даван туулах түүний ганцхан арга нь л энэ байсан юм. Төд удалгүй зохиол дундаас баатардаг гавьяа байгуулсан түүхэн хүмүүст маш их татагдж мөрөөдөж суусаар л. Энэ агуу хүмүүст эр зориг, эрх мэдэл, нэр алдар байдагт нь биширдэг байжээ. Заримдаа өөрийгөө хүртэл тэр нэр алдар, эрх мэдэлд хүрсэн агуу хүнээр төсөөлдөг байж. Хүссэн зүйлээ хийх, мөнгө, эрх мэдлийг хүсдэг байлаа. Энэ бүх золгүй амьдралаа өөрчлөх урам зоригийг унсан номынхон баатруудаас олж авсан юм. Тэгээд өнөө цагийн өөрийнхөө амьдралын удирдагч нь болохоор шийджээ. Ахлах болон их сургуультай хичээнгүүлэн сурч боловсрон тэтгэлэгт хамрагдахыг гол зорилгоо болгожээ. Хичээл зүтгэлийг нь үнэлж тэрч зорьсондоо хүрч гадагшаа хуулийн сургуульд явсан юм. Гадаадд төгсөж ирчгээд ажлын талбар дээр гараад тэр чадамгаа хуульчулж түүнтэй өрсөлдөх нэгэн олдоогүй юм. Түүгээрч барахгүй төрийн алба, яам, тамга гэд амжилт байгуулах бүртээ албан тушаалаа ахиусаар л байлаа. Доржин амьдралд зогсолтгүй амжилт араасаа цуурсаар л. Түүнд амжилт тийм ч амархан олдоогүй өндөр төлөөстэй иржээ. Гэвч доржид бусдастай харилцах цаг зав байсангүй. Амралтын өдрөөр аял зугаалах цагч гардаггүй. Хобби, эсвэл сонирхдаг спортч түүнд байхгүй. Үнэн ч хань ижил үр хүүхэдтэй болох цаг хугацаа ч олдоогүй юм. Ажил нь түүний бүх амьдрал нь болж өнөө цагт амжилт карьерийн араас хөөцөлдсөн залуу хүмүүс ганц бий байх нь илбэг байдаг үлээ. Яг үнэндээ тэр ажиллаж байгаа хэрэг бүр дээрээ ирч хүчтэйгээр өглөө хөгтөж босдгоо байлаа. Эсвэл орой шөнөөр илүү цагаар ажиллахдаа зүгээр л өөрийгөө үүнийг хийх ёстой гэсэн бодлоор өөрийгөө хүчилдэг байж. Тэгээд өөрөөсөө ингэж их ажиллах нь надад аз жаргал өгч байна уу? Дансандаа хэдэн зуун саятай байлаа гэд яах юм бэ? Хамт ажилдаг хүрээлэл, найз нөхөд маань үнэхээр надад тохирох хүн мөн гэж юу? Хөөхөн бүсгүйчүүстэй зөндөөл болцлоо. Гэвч хань олох нэг ч эмэгтэй таарсангүй. Цагаа аз жаргалтай болгож чадах өөр юунд зарцуулж байна вэ гэж асуужээ. Үнэндээ түүний ажил нь түүнд сайхан тоглог гэр орон хөөхөн хүүхнүүдийг ар араасаа хуйлруулж, тансаг машин унаж, үнэтэй зоогийн газар мөнгөө өрөх боломжийг өгч байгаа юм. Энэ бүхэн зүгээр л түүний хүүхэд наснаасаа мөрөөддөг байсан тэр санхүүгийн эрх чөлөөнд бүргэж гэр бүлийнх нь түүнийг хинч биш гэж хардаг байсан бол одоо түүнийг хүн болгон л хүндэлдэг болсон байв. Дараагийн танилцуулах хүн бол Бат юм. Бат дундаж давхаргын гэр бүлд төржээ. Хүүхэд нас нь бусдын адил дутагдах, гачигдах зүйлгүй. Халуун дулаан гэр бүлд өссөн юм. Хичээл номдоо ч тэр зүгээр сайн л байсан. Хүүхэд байхаас нь түүнийг эцэг их хүү минь жаргалтай байлгадаг хүссэн зүйлээ хийгээрэй гэж сургадаг байжээ. Аав ээж гэр бүл нь идэх уух, өмсөх зүүхээр дутхгүй байсан ч хамгийн гол нь хайр оршсон халуун гэр бүл өсчээ. Ахлах сургуулаа арай ядан төгсчээ. Тэрбээр зүгээр л гитар, хөгжмийн хамтлаг байгуулах гээд сонирхсон бүхнээ оролдсон. Найз нөхөд ч түүнд олон байж. Тэрээр хүн бүхэнд тусархуу зан гаргадаг байсан болохоор хүн болгон түүнд сайн ханддаг байсан юм. Сайн дурын ажиллаж бас хаяа хийчихнэ. Аз жаргалтай байлгах бүхнийг тэр хийдэг байжээ. Олон их сургуульд шалгалт өгсөн ч нэг нь л түүнийг хүлээж авсан юм. Тэгээд уран зохиолын ангийг сонгосон байжээ. Их сургуулаа төгсөөд тэр хөгжмийн тухай блог хуудас хөтлөж эхэлсэн. Тэгээд өөрийн эргэн тойронд байгаа жижиг хотынхоо хөгжимчдөөс сурвалжлага энтер авдаг болсон байв. Тэрээр үүнийгээ зөвхөн өөрийнхөө сонирхол бусдын тусын тулд амжилтанд хүрэхэд нь туслах зорилгоор хийдэг байсан аж. Хэсэг хугацаа өнгөрсний дараа өөрийн гэсэн фэн хуудас нээж үүндээ ч гэсэн тэр дуртай байлаа. Тэрээр өөрийн хөгжим болох бичих чадвараа нэгтгэсэн юм. Гисэн хэдий ч түүний ажил түүнд тийм ч ихийг өгдөг байжээ. Тансаг байшин, орд харшид биш. Ингийн нэг игэл даруухан оромжинд амьдардаг байв. Багахан мөнгөөр амьзууж, үлдсэн мөнгөө хоримтлуулсаар л. Түүнд байсан хамгийн үнэт зүйл бол өөрийнхөө дуртай зүйл зарцуулах цаг хугацаа юм.
Найзуудтайгаа хөгжилдөх цаг харж явдаг бүсгүйтэйгээ болзоонд урин хангалттай цаг түүнд байсан юм. Энэ бүхэн түүний амьдралд аз жаргалтай дурсамжит мөчүүдийг л үлдээсээр аз жаргалаач алхан тутамдаа бүтээж чадсан билээ. Бат бол амьдралыг сүртэй хүлээж авахгүй зүгээр л амьдралаа зугаатай өнгөрөхийг хүсдэг нэгэн байлаа. Учирсан бүсгүйтэйгээ хурмай хийж хөөрхөн хүүтэй болжээ. Хувьдаа нэг жижигхэн дэлгүүр ажиллуулж их ашиг олохгүй ч бас амьдралд нь нэмэр болдог л байлаа. Түүний хувьд гэр бүл нь бүрцүүлэн байлаа. Одоо тэгвэл таны бодлоор энэ хоёрын хэн нь илүү амжилттай хүн бэ? Та өөрийнхөө дүгнэлтийг бодож байх зур би танд өөрийнхөө дүгнэлтийг хэлж өгье гэж бодож байна. Бат дарж хоёр өөрсдийн замаар амжилттай яваа хүмүүс. Хүн болгоны амжилтын хэмжүүр янз бүр байдаг. Тэгээд өөрсдийнхөө хэмжүүрээр амжилтыг тодорхойлж өөрийнхөө зөв гэдэгт бат итгэдэг байгаа юм. Тэгээд бусдын бодлыг буруу гэж үздэг. Миний бодлоор аль нь өөрсдийн замаар амжилттай яваа хүмүүс. Мөнгө санхүүгийн эрх чөлөө хангалуун амьдралч гэсэн хүн болгоны хүсдэг зүйлийн л нэг. Сайхан жаргалтай гэр бүлч гэсэн хүн болгоны хүсдэг амьдрал мөнөөс мөн биш гэж үү? Зөвхөн та өөрийнхөө бодлыг л зөв гэж итгэн түүнийг бусдад тулгаж бусдын буруу гэж хэлэх үед асуудал гардаг. Энэ болгон зүгээр үзэл бодлын л ялгаад төдий. Хэрвээ эцэг эхтэн зөвхөн завгүй ажиллаад ихийг олох нь л зөвхөн амжилт гэж танд сургаж хүмүүжүүлсэн тохиолдолд та үүнд л итгэж өсдөг. Багадаа авч чадаагүй бүхнээ том болоод олж авахыг тэр хүн хүсдэг юм. Амжилт гэдэг таны сэтгэл дундуур хэрэгцээгээ дүүргэх гэсэн л хүсэл байдаг. Гол зүйл нь таны амжилтын хэмжүүр таних л учраас та амжилттай хүн мөн үү биш үү гэдгийг таны сэтгэл зүрхэл зөвхөн тодорхойлж чадна. Бид бусдын хэмжүүрээр өөрийн амжилтыг тодорхойлох ёсгүй боловч харамсалтай нь өнөө үеийн хүмүүс өөрсдийнхөө хэмжүүрээр бусдын амжилтыг дүгнэдэг. Эцсийн дүндээ жаргалтай, өөртөө сэтгэл хангалуун хүн амжилттай хүн юм шүү дээ. Амжилт гэдэг амьдралдаа тавьсан хүлээлтийн хязгаарыг давах явдал юм. Энэ бол тэдний л сонголт, бас таны сонголт. Хинээрч өөрийгөө яаж амьдрах ёстойгоо бүү заалга. Учир нь тэд биш, та л өөрийнхөө дотор амьдрдаг юм. Тэгэхээр бат дорж хоёрын аль нь илүү амжилттай байгааг тэр хоёр өөрсдөө л сэтгэл дотроо мэдэрч амьдралдаа өөрсдийнхөө үнэлэлт дүгнэлтийг өгч байгаа нь тодорхой. Хэрв тэр хоёр өөрсдийн тавьсан зорилгодоо хүрч сэтгэл хангалуун байвал хоёулаа өөрсдийнхөө замаар амжилттай яваа хүмүүс илээ. Харин таны хувьд та яг ямар амьдралыг хүсэж байгаа вэ гэдэг нь чухал бөгөөд өөрийнхөө тавьсан хүлээлт зорилгодоо хүрэх нь л чухал билээ. Өөрийнхөө амжилтыг бусдаар биш, өөрийнхөө сэтгэл ханамж, аз жаргалаар тодорхойл. Амьдрал төгс биш, амьдрал бол тэнцвэр юм. Мөнх жаргал.